Тэгээд хандив цуулраад нэг 2 өдрийн дотор нэг 20 сая төгрөг цуулаад ээж бүр нь 5 антикер авсан. Одоо тэгтээ байгаа. Юу яасан ч гэсэн ер нь бол 3 охиндоо ядаж нэг байшинтай болгоч үстэй. Байраа болий би байшинтай болгоч. Одоо надад нэг 6,000 төгрөг байна. Хүнд 5.10 гэл хийгээл. Ер нь бол болгоол ер нь бол бор зүрхрээ л явж байна. Одоо бол надад үнэхээр тийхэл. Намайг адаж гаргалдгийг. Тэг гуйгддаг амьддаг. Өрх толгоос ич. Тий асан юм сайт анхлаад хандаад тэгээд тэр үед бас аягүй би өвдсөн байсан орхоронгүй болж. Тэгээд хандив цуулраад нэг 2 өдрийн дотор нэг 20 сая төгрөг цуулаад ээж бүр нь 5 антикер авсан. Одоо тэгтээ байгаа. Өнөөдөр ингээд үр дүнгээ үзээд сууж байна. Сэтгэлээсээ хуваалцаач. Энэ тал дээр бол маш их баярлж байгаа. Өөрийн гэсэн гэр орондоо өргөө цаан гэртээ олсон. Тэгээд одоо энэ гэрээ улам сайхан үүдэн сайхан аваад юм наа. Тэг 20 сая төгрөг гэдэг чинь марган надад их мөнгө штэ. Тэр нь бол багтахааргүй мөнгө авахгүй аягүй их мөнгө. Тэгээд талаар нэмжлэгээ хэлэх чинь талаар нь ингээд бийж бүрэн тайлхтай гэр авлаа штэ тий. Дуртай үедээ бараан ингээд гэртээ хөвччихдэг тий. Тийм болохоор ард түмэндээ маш их баярлаа. За одоо нөгөө би маань өвдөд байгаа болохоор нөгөө гэрийн аюу арчилгаа турталгаа яг их байдаг болохоор төр зүр ингээд нөгөө гэрээ хураагаад одоо нэг байранд ороод нэг сар болж байна. Тийм гэр авсан тэгээл өөртөө буцлаад уулын биесээ хадгаламж нийцсэн суухгүй юу. Тэгсэн чинь нөгөө өмнөх нөгөө салсан нөхөрийн нөгөө цалингийн зил дээр хандарчаар нь урссан чинь шүүхийн шийдвэр миний дансыг барьсан. Тэгээд шүүхийн шийдвэрээр би бүр 3 охиныгоо багна. Гүйж байрч хөтөлж яваад тэ шүүхийн шийдвэрийн гадаа уйлан дуурсаар агаад дансаа нэгсэн баггүй юу. Тэгээд тэр хүн ерөөсөө одоо ингээд 5 жилийн хугацаанд зээлийн төлөхгүй байна. Яг үндэ эцэг хүнийхээ өөрийг биелүүлэхгүй байна. 3 охиныхоо тэтгэмжийг өгөхгүй байна. Тэгээд ядаж 3 охиныхоо тэтгэмжийг өгөхгүй ч гэсэн ядаж цалигныхаа зээлийн төлөөд өгөөж намайг ингэж бити ингэж бие өвчөж ингээд зовоож ингээд 3 хүүхдийн төлөө өдөр шөнө ингээд ажиллаад морь нохоо мэд зүтгэр одоо биегөө болж явахт чи бити ингэж муухай зан гаргаач. Цалингийн зээлийн төлөө зүгээр л бушуу шиг зээлийн төлөөд өгч гэж гоч. Одоогийн нийлэн хүсэл байдал айгүй хэцүү байгаа даа. 3 сараас хойш айгу турсан 55 кг-аас 42 кг боллоо турсан. Тэгээ үзүүлсэн чинь нөгөө тархины наалдан гэсэн тэгээд сая Улаанбаатар хотод ирээд тархиныхаа бичлэгээ хийлгүүлээд яасан тэгээд ингэж өдөрт 2 татчих юм чи амь насанд чи эрсэлтэй. Тэгээ нөгөө таталтынхаа эсрэг имээ өдөрт нэг удаа уусан байх шаардлагатай. Ер нь бол одоо эмчилгээ хийгдээд яваад эхэлсэн байна. Одоохондоо байх газар байхгүй эмнэлэг дээр эмнэлгийн коридорт нөгөө эмчилгээгээ хийх зураа ингээл 3 охинтойгоо. Тэгээ яах вэ тэгээд болгоол хүн амт 5.10 гэл хийгээл. Ер нь бол болгоол ер нь бол бор зүрхрээ л явж байна. Одоо надад нэг 6,000 төгрөг байна. Тэгээ 3 сарын сүүлээр аюу тураал. Ер нь бол би нөгөө толгой молгоо өгдөл би яавдгаар дандаа өвчин дандаа хуучдаг гэсэн бохгүй юу. Тэгэл эсвэл нэг нөгөө полтомик гэх толгойн нэмийг би уулын тэгж амар уул нэг унгаад ингээд намтчдаг гэсэн бохгүй юу. Тэгсэн чи өдөрт бүр ингээд 4 удаа болчиход байгаа бохгүй юу. Тэгээ би эмчтэй хэлсэн чи эмч намайг чи юу амар хүчтэй юм өдөрт одоо 4 угаадахтай яадгийг наа ч болохгүй шүү дээ чи гэхгүй юм чи яг миний ингээд дагцаар ингээд өвдөд ингээд ороор угаа ингээд бүр ингээд чинрээд ингээд нэг амар хэцүү татах гээд байгаа ч юм шиг. Тэгтээ нөгөө таталт өгчээс үнийг би бол мэдэхгүй яг татчих гэж байгаа юм шиг ингээд ирчэр юм ингээд ирүүлцээд айгүй хэцүү байгаад байна гэх. Тэгсэн чи юмч надаа за чи нэг туслыг ингээд нэг хийлгээд тэгээ хоёулын мэдэрлэрээ яваад үзлээ. Тийм мэдэрлэр үзүүлсэн чинь тархины наалдан гүйж магадгүй наалдан чи ингэж айгүй унж татдаг чиний амь насны чи эрсдэлтэй. Чи өөрийнхөө эрүүл мэндэ бодож явал Улаанбаатар хот руу явж имжлүүл чи 3 сайхан охинтой ээжиж чи юунд амьдралт гутаа тэгээ сайхан эрүүл болно штэ. Чи 3 хүүхдийн төлөө чи тэмцэх хэрэгтэй байхгүй юу гэд. Тэгээ ер нь бол Улаанбаатар хот дээрээ одоо ингэ имчилгээнд орсон явж байгаа. Ер нь бол би одоо цаашдаа ажил хийх ямарч боломжгүй болсон.
одоо ийм цаанаасаа хүнд хүчрэг мөргөж болохгүй толгоонд ойруулт өгж чад болохгүй эхнээ 2 сар ажил хийж болохгүй гэсэн. Тэгээ очиод мэдрэлийнхаа эмчийн хяналтанд байхаар болсон. Тэгээ ер нь бол байранд одоо очиод уусаа байрандаа л байна л да. Тэгэхээр одоо бас байр мэрний мөнгө хоол хүнс гэл 3 хүүхдийн нөгөө өмсөж явах сургууль цэцэрлэгт орох гэх одоо сургууль цэцэрлэгч ороход том төгшөөд байна шүү дээ 7 хоног үлдчихэд байна үү тий. Тэгэхээр чи би одоо 7 хоногийн хугацаанд би ажил хийгээд энэ 3 хаан сургууль цэцэрлэгийн бэлдэж өгнөж би чадахгүй байхгүй юу. Одоо бол надад үнэхээр тийм хэл ах. Би одоо хаана яваад өнгөрөөд очихыг би бас мэдэхгүй байна. Би одоо тэгээд тусламжлах юм да. Юм нь бол одоо би ер нь бол мэдрэлийн хэмжээг ялсан дандаа ер нь бол байнга байж байгаа. Би хизээ хаан татаж унаад хаана юу амьсдгийг би мэдэхгүй. Би 3 хүүхдийн баталгаа найдвартай баталгаа нь болоод би ард түмнээсээ тусламжгүй болж өгвөл миний ард түмэн яг боломжоор туслаад би ядаж за тэр Герман бол байгаа л да. Гэхдээ яг миний 3 охинд би бол байртай болгочих гэд бодсон бол одоохондоо арай л хүрхгүй. Яг тодорхой хэмжээний мөнгө төгрөг зуларчвал би ядаж одоо оны дараа хэд гайг болчих юм лээ тийм мэдгүй ш түүний бие таашгүй. Тэгэхээр би ядаж нэг 6 4 хэмжээтэй ч юм уу байшин барай тийм 3-та өвлөд үлдээжвэл бас миний 3 охин хүн ингэ царай алдахгүй ш тийм. Би яасан ч гэсэн ер нь бол 3 охиндоо ядаж нэг байшинтай болгочих хэвээр байраа болий би байшинтай болгочих. Астаа миний 3 охинд хэрэгтэй байхгүй юу гэж. Ядаж хүн амьтаа орж ирээд яасан ч гэсэн би гэртээ би бэжтэй гэдэг хөвгөнд гарах хэвээр юм байна. Тэгэхээр 3 охиндоо би энэ бол байшин л барьж өгье л гэж бодож байна. Тэгээд ард түмнээсээ тусламж гуйж.